Хувьцаа ерөнхийдөө хоёр төрлийн ашигтай тий. За нэг нь бол мэдээж ханшаасаа одоо тий хямдхан аваад үнэтэй зарж болно. Нөгөөх нь бол ногдол шиг болдог. За ногдол шиг айгүй энгийнээр би та бүхэн тайлбарлаж өгье тий. За 2024 он сая Хаан банк маань ногдол шиг нэг хувьцаанд 195 төгрөг тараалаа. За 195 төгрөг маань өнөөдрийн ингээд Хаан банкны яг ингээд заргаж байгаа ханш нь бол 1074 төгрөг байгаа юм байна. Ингээд тэгэнгүүт 1074 төгрөгөө 195 төгрөгөнд харьцуулах юм бол нэг хувьцааны ногдол шиг жилдээ 18% орчим хувийн юм өгөөжтэй байна гэсэн үг. Магадгүй Хаан банк нь хадгаламжинд хийх юм бол нэг 12 13 орчим хувийн хүү авах нь. За хувьцааг нь эзэмшээд дээр нь одоо ногдол шигаараа ингээд 18 орчим хувийн өгөөж аавна гэдэг нь одоо маш давуу талтай юм дээ. Арилжаанд орохтой хувьцаа эзэмшиж болох бол маш амархан, хүмүүс бол аюу хэцүү гэж ойлгоод байгаа шүү. Аппликейшнаа татна, HiPay аппликейшнаа татаад унцаас арилжаа хэсэг рүүгээ ороод Хаан банк гэдгээ сонгоод авчна. Ердөө л минутын ажил. За ингээд өнөөдрөөс хавлаад хөрөнгө оруулагч болоорой найз та.